ямар ч болсон нэг мэрэгдлэр болж ажиллана. Гэхдээ энэ мэрэгдлийн сурсных нь нэг мэрэгжлийн ил ихэд сургуулийн тусгай мэрэгжлийн энэ тохируулалтын илчуужилын хэтрүүхий цолгой ус болоотой. бүх юм шалах баримжаа чи юу вэ? Орлого байх хэрэгтэй. Ашиг орлого байх хэрэгтэй. Тэгвэл тэр мөнгөнд надад би бүгдсэн сар болгон 2000 зоосон цалин өгөө. Ажиллах нь зөвхөн амьдрах нь арга хэлбэр үү? Эсвэл зөвхөн зоослох нь арга хэлбэр үү? Орчин биднээс ингээд хөдөөгөр ингээд явах юм эсвэл одоо төрөл садан яа болно одоо ариун хүмүүс бол хамгийн илүү биднээс одоо найдаж хэлж яа гэж бодно. Ингээд хэлж байгаа одоо ямар манай энэ хүүхдүүдийг нэг ажилд оруулах юм уу? Одоо хүүхдүүд төгсч чад бүр ажилгүй. Одоо нэг тогтсон ажил олгоод өгнө үү гэсэн ийм нэг бодолтыг ахмууд гэр яахмууд одоо төрөл садан хүмүүс ариун байна. Та нар тийм байдал таарж байна уу? Таарсан. Манай садан хэлж ирсэн. Одоо их хотод нэг ажил олоход 20 төмөн төгрөгтэй юм уу 30 төмөн төгрөгтэй олчдаг гинэ гэж. Тэгээд яа хүүхдээ ажил олохын төлөө жоосон бэлж гин. Тэгвэл тэр мөнгөнд надад чи би хүүхдийн сар болгон 2000 жоосон цалин өгөө. Тэгээ хэдэн жил болоод өөрөө бас ажил олчих юм гэсэн. Тэгэл тэр бол наадам тэгээд өнгөрсөн. Үндэнсэн бас тэгдэг бүр тийм манай хүүхэд одоо ямар сургууль төгсөж чад байна. Эдэнд одоо нэг ажил олдоггүй байна гэдэг тэгээд тийм хүн их харин. Заавал одоо нэг тогтсон ажил одоо тэр уулын хэлдэг төмөр аяга. Тийм яг тэр төмөр аяга хумсар залгаж яхна идэрэл байхгүй юу. Тэр үед бол одоо ялангуяа энэ юунд их сургуулийн шалгалт ер нь энэ ажилчин таратнаас их сургуулийн сурагч хэлсэн тэр үед ч адилхан бүр их сургууль төгсөөл одоо улсын байгууллага тохируулж өгдөг. Тэр үед бүх юм улсын байсан чаг. Аж ахуй хөтөлбөр бүр улсын байсан. Инхээр одоо ажил тохируулж өгнөг тийм байсан. Яг бид хоёрыг төгсөх үед одоо яг сайн ажил тохируулдаг хамаг сүлийн шавтаргааны үе байсан. Манай тэр төгссөн 90 он төгссөн манаас. 90 оноос хойш бол одоо алгуураар одоо нэг ажил тохируулдаг юм шавтаргаа байсан. Гэтэл одоо хүртэл түүнийх нь өрнөлөө бас өргөлдөж байна. Бидний сургууль сууж явах үес манай эхчүүд том чуулын санаа болдог учраас сургуульд гарах хэсгийн тухай санаа болж байсан юм. Одоо бол сургуульд гарах их сургуулийн сургууль хүмүүжил бараг төөмөлж ихэд дагалдаад сургуульд гарах нь голдлого биш бий. Харин сургууль төгснөө дараа яаж ажил олох нь жихол учир болчихсон байна. Бидний шалгахын үед бол тийм бодол бол дэмий байсангүй. Одоо энэ мэрэгжил дуртай юм уу эсвэл ингээд шалгахаас хожим ажил юу хийнэ гэсэн тийм бодол дэмий байсан. Одоо бол бүр одоо тэгэлэр чи ямар учир болчаа. Англи бодцоход ороод ирчихнэ. Ороод ирчаад эргээ гарахаа бол орох болоо гарахаа хоёр үүд байна шүү дээ. Энэ үүдээр орно тэр үүдээр гарна. Үндэ их сургуулийн хувьд нэг л үүдээр орно нэг л үүдээр гарна. Гэтэ тэр чиглэл нь адилгүй болсон. Ингээд нэг нь бол нийгэм рүү гарч ирж байна. Энэ гарч ирэх үед тэр уулын бодж орсон тагаан шал ондоо болчих. Яалаадсан зарим мэрэгжил зарим юм бол би сургуульд одоо энэ жил би сургууль шалгуулж байх үед энэ мэрэгжил их одоо нийгэм дээр жаарж байгаа энэ хүн их харамсаж байгаа. Гэтэл би 4 жил суугаа гараад ирэх үед энэ мэрэгжил ханамд байдалд орчих магадгүй шүү дээ. Тэгээ тийм болох үед миний энэ мэрэгдээр суусан одоо ямар хэрэг байна. Инх үед бол маш харин жилүүд нь. Ялангуяа одоо энэ сургууль сууж байгаа хүүхдүүд бол өдөр тутам өөрийн тэр мэрэгжлийн хан орчны анхаарал тавьдаг юм бол тэн дотор багасаа хувирцсан нөлөөлөхгүй харахгүй. Эгдээ одоо төгсөө гараад ирэх хамгийн уртын санаас асуудал. Би энэ мэрэгдлэр юм уу? Ямар ч болсон нэг мэрэгдлэр очиж ажиллана. Гэхдээ энэ мэрэгдлийн сурсных нь тэр одоо бол улам яг тийм болж ирж байна. Онцгой зарим мэрэгдлүүдийг гаргавал олонхын мэрэгдлүүд бол төгсөөд ирснээр дараа тэр мэрэгдлэр нь ажиллана гэсэн тийм шаардлага бас. Яг тэрэндээ тохироод одоо тэр мэрэгдлэр удаан ажиллана гэсэн тийм болчоос их хангамжгүй болж байна. Тэглээ одоо яг нэг залуучдын хувьд бол ажил олоход тийм нэг дараас бол нэгэнтэй ингэж хөөд ирсэн. Ариун залуучууд бол бас нэгэнтэй бол ажил хүлээсэн. Нэгэнтэй бүр ажиллахаан байцсан. Одоо ажил хүлээнэ. Тим нэг үлэг залуучууд их сургуулийн төгсч хад одоо хүлээгээд сууж байгаа. Юу ч хийхгүй одоо их би их сургууль төгссөн чи одоо нэг ямар нэг сайхан ажил таарах гэсэн хүлээсэн залуучууд бас ариун байна. Тийм. Ажил хүлээж байгаа хүнөөхэд одоо би нэгэн санаад орж байна. Яг манси төгсөх үед бол тэр жилээс эхлээд тэр үеэс эхлээд бол өөрөө ажил харилж эхэлсэн цаг байсан. Ер нь манаас төгссөн 90 онд бол эхлээд өөрөө ажил харилж эхэлсэн. 89 онд бас эхлээд юм хандаж гарсан байсан. Ингээ 90 он болоход одоо хоёр талтай сонголт хийдэг болсон. Ийм болчоо гарч ирсэн. Эхлээд нэгж байсан энэ хаалга. Ингээ 91 оноос эхлээд бүрмөс нь ийм тэшин явсан. Ахуй байгууллага дуртай, чи очих дуртай бол эхэлж одоо хуваарлалт явуулна шүү дээ. Бас ярангүй энэ бол бас л ажлын хуваарлалт.
Энэ хаан сүлд уламаар одоо явсаар байгаа тийм биш болоод одоо юу болж байна? Хуваарлалт гэсэн асуудал биш. Хоёр талын гэрээгээр Сонголтын учир болсон. Одоо гэрээгээр ажиллах асуудал гарч ирчихсэн. Ийм болсон. Ингээд би төгссөн тэр жил бол одоо манай анги бол тэр үед амлаа 30 сурагч байсан шүү дээ. 30 сурагч яасан бол 1 жилийн өмнөөс эхэлж өөрөө ажил ирсэн би ганцхан. Би тэр үед би өөрөө юм бичиг дуртай шүү дээ. Тэр үед амс нэлийн нийтлүүлсэн байсан. Ингэж чад энэ өөрийн бичсэн эдгээр суурин дээр бол одоо өөрийн энэ хожим найрлагч болё. Энэ компьютертэй интернетээс холбоо тим хийя гэж ингэж бодож ирсэн. Ингэдэн бол жилийн өмнөөс эхлээд би удирдлагын гол урдын холбоонд би хүнд хэлж ирсэн. За би шин ормоор. Ингээд миний ангийн багш бас тэр үед намайг тэнд харилж өгөөд ингээд энэ удирдлагын урдын холбоонд байсан бүх одоо намайг ханд хүмүүс намайг халамжилдаг хүмүүс бүгдээр их чирмайсан. Монгол хүүхдүүд чухам ямар шиг байдалд байна. Яг монголоор сурсан хүүхдүүдэд ийм одоо ховж яг хэлэх юм уу, ийм нэг талын жовлон дараас чухам улам илүү байх л уу? Бидний үеэс өмнө 80 гаруй 70-аад оны сүүлч 80-аад оноор сургууль төгссөн сурагч нар үндэсэндээ баг их сургууль төгссөн сурагч бол бараг л багшийн мэрэгжил болоод эмчийн мэрэгжил мэтийн чөөвөр хэдхэн мэрэгжлээс өөр ондоо мэрэгжлийг монголоор суралцж байсангүй. Тэглэр нь эдгээр хүмүүс төгс гарвал багшийн мэрэгжлээр ажиллах буюу эмчийн мэрэгжлээр ажиллахаас өөр зам мөр байггүй. Яг ийм учраас болж ажил олох зам мөр аяндаа нэгцүүр. Багшийн ба эмчийн мэтийн чөөвөр хэдэн мэрэгжлийн хүрээнд тэр ханамал байдалд ажил олох байдал ханамал байдалд орсон дараагаар эдгээр сүүлээс нь төгсч өссөн хүмүүст дарыг оргүй болох учраас гарна. Энэ бол нэг мэрэгжлийн ил их дээд сургуулийн тусгай мэрэгжлийн энэ тохируулалтын эвчуужил юм уу хэтрүүхий чолгой устантай холбоотой ийм нэг шалтгаан байна гэж үзэж байна. Хоёрдугаар учир нь бол манай өнгөрсөнд төгссөн бидний үе болторх эдгээр сурагч нар бол чол малжих орноос хөдөөгөөс гарч ирсэн хүүхдүүд хятад хэлээр илтгэх чадвар зохих доголдолтой байсан тал байна. Энэ бол тухайн үеийн сургам хүмүүжлийн хязгаарлал нөхцөлийн хязгаарлаас болоод. Гэвч одоохон болж ирээ бид энэ асуулыг ярих үеэс. Энэ учраас нэгэнтээ оршгүй болчихсон. Энэ үеийн залуучууд хүүхдүүд багчууд бол хэдийгээр монголоор суралцсан монгол хэлээр нь сургам хүмүүжил гүтлээ гэд. Хятад хэлнэ чадвар мэрэгжил болоод эзэмшсэн ховд авч өгвөл бараг үндэсэндээ хятад сурагчдтай эсвэл хятад хэлээр сургам хүмүүжил хүрсэн хүнтэй зүрхгүй хэмжээнд хүрч чадсан байна. Тэгэлээ одоо эргээд залуучууд бол яг тийм шиг байдалд байж байгаа. Эргээд мануудын одоо хажуугаар байж байгаа залуучуудын сонгож байгаа одоо энэ мэрэгжлийн ховд авч хэлвэл амархан жоос олох юм уу? Одоо тийм нэг байдалд их ювч штэ. Одоо онч халамбар залуучууд олон хэдэ морин хурс урах юм уу? Одоо дуудуулах юм уу? Зөвхөн амарханаар их хурднаар нэг яг мөнгө олоод авчих. Ийм нэг хандаа штэ. Одоо монгол залуучуудын олон хэдэн хийж байгаа ажилдууд бол баг өөр энэ ажилуудыг хийж байгаа залуучууд ариун байна. Бусад ажилуудыг хийгээд одоо хувийн байгууллагад очиод ажилласан залуучууд бол их ховор. Яг тийм шүү дээ. Одоо энэ явж одоо бүх юм хувирж ирж байна. За тэр үед мансын тэр үед бол одоо нийгэмдэр гарч байгаа. Одоо ёстой нийгэм нийтдээ яаж зүтгэлэн гарах. За одоо өөрийн үндэстэн угсаа, нутгуус хамгийн наазгатай байхлах тас өөрийн төрөл садна эдэндээ хариуцах. Маш их хариуцлагыг анхаардаг байсан чаг. Бүх юм хариуцна. Бид их сургуульд байх үед одоо их сургуулийн хүрээнд тэр үүдэн гадуур жаахан бүрхэн тийм чагийн мохлогууд ариун байсан. Харангуй чагийн мохлогууд бүр жаахан тийм мохлогууд байсан. Ингээд тэнд очоод сэнжин очоод тэр бүдэг дингийн дор чай уугаа жогж явах үед юу ярьж исэн байг бол одоо бүр тэр ярьж исэн. Эх улс арт мөн үндэстэн угсаа юу их энэ соёл энд яаж хариуцах гэдэг асуудал. Бид одоо бол юу ярьж байна? Хайрлна гэдгийг ярьж байна. Соёлоо хайрна. Би тэр үед юу ярьжсэн? Соёлдоо хариуцна гэдгийг ярьжсэн. Энэ хариуцлагаас нь одоо бол хайр болоод ингэ буугаад ирсэн. Одоогийн манай ураа бол тэр үеийн бодвол хол их хүчингүй болсон. Соёл Монгол соёлдоо хайртай хүн гэдэг бол Монгол соёлдоо хариуцлагатай хүн гэснээр идэггүй юм аа. Гэхдээ хариуцлага одоо хүмүүс хайцсан байж байна. Хайраа л аваад яваарай. Хамгийн сүүлийн жаах юм үлдээж байна одоо. Голомтын галаанд чогоо нь үлдээж явах шиг хайраа нь үлдээж явах шиг. Тэгээ тэр үед бүр юм хариуцлага ярьжсэн болохоор ажилд гараад ирсэн хонч гисэн. Тэр үед манайсын энэ ахмадууд бас хэлдэг байсан. Би ажилд орсон дараа хэлдэг байсан. Олгомж юу гэдгийг босно хэрэггүй. Гэтэ чи юу бүтээж чадна? Чи нийгэмд юу өгч чадна гэдэг нь өөрөө бодоорой гэдэг. Энэ талын хүмүүд хийж байсан. Багш нар чадлахын тэгдэг байсан. За ингээд энэ чаг бүх юм хувираад одоо энэ өртгийн үжилтэй хүн ойлгохтун бүр хувираад ирэх үед өнөөдрийн хувьд бүх юм шалах баримжаа чинь юу вэ? Орлого байх хэрэгтэй. Ашиг орлого байх хэрэгтэй. Өөрөөр мөнгө зоослох байх хэрэгтэй болсон.
Ингэж үжигдэнэ. Яагаад гэхээр энэ ч бас аргагүй бүх юм жахаж ялд ороод ирсэн хойтой нэг хөдөлгөж гэсэн бүр мөнгө хэрэгтэй болсон. Чи манаас тэрвээс сургууль байх үед хэлдэг. За компьютер, машин тэрэг тийм ээ машин жолооч чадах хэрэгтэй, компьютер сурах хэрэгтэй, гадаадлал сурах хэрэгтэй. Энэ гурван нөхцөл бол одоо 21-р зууны чадвартны хамгийн их шалгуур гэж хэлдэг. Ажил олох одоо үндсэн нөхцөл. Өнөөдөр маань залуучууд бол жахнаас бүр энэ чадсан шүү дээ. Одоо англи хэлнээ бүгдээр сайн гэж хэлж чадахгүй, гадаадлалдаа сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ бол компьютерда машин хоёрыг бүр чадна. Ийм хэмжээг хүрсэн. Манус тэр үед энийг бүр чадахгүй. Чадахгүй учраас манус л 21-р зууны гол хүчин болж чадахгүй гэдэг. Тийм нотлоод байсан. Гэтэл өнөөдөр болоод ирэхэд энэ соёлын адил юм одоо цаашаа машины адлуудаар манай энэ нэг үеийн хүмүүс л гол хүчин болж ажиллаж явах үед манай жалгамжийн хинэ маань энэ ойлготон хуурдсан учраас тэр үеийн мануусын үүдийг гол хүчнээ баримжаа өнөөдрийн энэ тохирохгүй болсон. Ийм учраас нэг үл ийм ухамсартай сэгээтэй чадвартай ийм залуучууд нь энэ байгууллагад ороод ажилласны дараатай эдний энэ ажлын машарын юм бол манай энэ үеийн хүмүүс хүлээж чадахгүй болсон. Энэс дээр нэг үеийн нэг хэлэг харга байхгүй. Энэхээр чи бол эдний энэ шаардлага бол эдний өөрийн биеийн нөхцөл нь бол одоогийн энэ нийгмийн шаардлага тань зогсож магадгүй. Гэтэ дээр нэг үеийн хүмүүс. Насныхан хэмжээлээр одоо идрээс дээш энэ үеийн хүмүүс. Өөрөөр хэлбэл одоо энэ нийгэм байгууллагуудаар алуун байгууллагууд юм уу ч аж ахуй хөлөөс гаагуулсан. Алуун байгууллагуудаар голлох хүчин болж байгаа тэр хүмүүсийн нүдэнд бол өөр хүмүүс болж харагдаж байгаа. Этгээд хүмүүс болж харагдаж байгаа. Энэхээр ямар учир болж одоо аяндаа бол нэг байгууллагадан гадуурчлагдж явах шиг, ганцаарж явах шиг тэр дотор очиж байгаа шин. Энэхээр одоо нэг талаар бол бас бодно. За би энэ нэг ажлыг хийж би хэдийн мөнгө олж байна. Миний нэг найз цаана очиод хүнээ нэг аж ахуйлд очиод ажиллаад сард хэдий олж байна. Энэний очиж харж болно шүү дээ. Ингэж харж болох үед өөрийн нэрхүү энэ өөрийн хийж байгаа ажил дээр хариуцлага гэсэн учир бас гарах юм байж байгаа. Тэр хариуцлага нь юу вэ? Яг л мөнгө жосоор хангамтай мөнгө жосоор очиж энэний үнэлж ирсэн үе тэр хариуцлага улам дээш нь. Мануусын тэр үед хоосон болов энэ хариуцлага байж л байсан. Ийм чаг байсан. Ингээд одоо манай нэг хүүхдүүд ярьдаг юм аа тэр манайд очиж сурагч очиж ярьж байгаад хэлж байна. Би одоо ингээд ажиллаад миний нэг жилийн цалин 50 тонн болчих юм бол одоо нэгдүгээр жилдээ би бол тэрэг авчихна. Ингээ хоёрдугаар жилдээ би бол гадаадд хойрно. Гуравдугаар жилдээ би гэр авна гэж. Би чи айлч хараа ажил хийх. Энэ ажлын мартсан. Тэр бодож байгаа орлогоо бодсон. Олгомж цалин хөлөөс. Энэ бол аргагүй л нийгэм хөгжөө бүх юм хувираа улираад явж явах үед өртгөн үжилт гэдэг юм бүх юм тогтоодог бол та. Тэгээд ирэхэд хүндэн очиж энэ жахаж жилийн тогтолж хонд ор хүмүүсийн өртгөн үжилтээ бас ондоошж явах байдал шүү. Орч. Тэгдэм бол юу гэж болж байгаа юм гэхээр ажил хийхээ бодохгүй олгомд ашиг олохоо бод. Энэ бол нэг ондоорч яхын илэрэл. Дахиад нэг учир нь бол манайсын элэхэн бодож үж байна. Ажиллах нь зөвхөн амьдрахын арга хэрэглээр үү эсвэл зөвхөн жоослохын арга хэрэглээр үү гэсэн асуудал. Бидний үжихээр биднүүсийн тэрв ажилд гарахын үеэс юм уу биднүүсийн хүмүүс гүртэж яйсан сурган хүмүүжил ёс суртахууны хүмүүжлийн хувьд авчвал бид ажил хийн юм бүтээн харуулчлага гэсэн юм ярьдаг байсан. Тэглэр нь тэр тогтолж байгаанд ор бид жоос хэдий болох гэснийг харин мартажсан байсан. Нэг өсөнд оны нэг ондоош. Тэр үеийн тэр ондохой чаг үеийн нэг ондоош. Одоо эргээд энэ ондоошрол нөгөө нэг ондоошрол руу шилжээд нэг мөсөн жоос гэсний мэдээд харуулчлага ажил юу хийн юу бүтгэн гэсний мэдэхгүй эсвэл ярихгүй бодохгүй болчихсон үе. Энэ бол одоо ийм байдлын дор ийм нөхцөлийн дор нийгэмдэр гарч ажил олно гэдэг бол давтай хүчрвч. Энэ нь бол дараа манай ярьж байгаа ажил олоход хүчир байна гэхэд хүчрийн хамгийн өндөс шалтгаан хаана вэ гэвэл ажил олохоор хүлээж байгаа тэдгэр хүмүүсийн сэтгэж өртгөний үжилт тэднүүсийн мэдлэг мэрэгжил чадвар энүүнтэй холбогдож байна. Тэр орчин бас тийм нэгэд манай Монгол сургуулиудад одоо ховын сургуулиуд бас арим байна шүү дээ. Тэгээ ховын сургуулиудад одоо багш нар сая төгссөн сурагч нар арим байна. Сая төгссөн сурагч нарыг одоо аачиж багшлуулна. Тэгж чамд олгомж олгохгүй. Тэгэд 3 сар ажиллана. Одоо 3 сар бол урдаар чамайг одоо жарж үзнэ. Тэгээд ингээд 3 сар болохоор чи ямар сайн ажил тэгээд чамайг ажиллуулахгүй. Эргээд чамайг явуулчих. Дараа нэг үлэх хүүхдүүдийг авчиж ярна. Ингээд их л одоо жоосонд их аривтай биш юм уу ховын сургуулиуд. Ийм байдлаас орчим илүү ариун гарсан. Тэгээд ариун залуучууд бас сүлжээн дээр бас өөрийн гам бодлоо бас бичижсэн. Энэ бол хүн хэрэгжилж байгаа нэг жишээс хөдөлмөрийн хөдөлмөрийн грекийн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм нэг ажил. Тэгэд яга өөрөө залуучууд яга өөрөө биеэн тэгж ойлгож хамгаалж үсэ яхад чаддаг. Тэр яг 3 сар ажиллаж байгаад эргээд явчихад эргээд буцаж ирж энэ хүнд бас өөрийнхөө санал бодлоо хэлэх тийм үг мөн тэгээд орхоод за би одоо намайг би явлаа гэдээ эргээд явчих. Хэрвээ энэ нэг байгууллагад 3 сар ажиллаж чад энэ ямар нэг дараа өрийн архиа шиг хөндөгсөн үед энэ дээр нэг дэмжээнд татсан бол дахиад байгууллагад очих болж байгаа. Үүд хэж ирэг нээлттэй байдаг бол. Тийм. Одоохоно энэ
Яг чимээ жангийн Тий. ийм цаг үед. Одоо би Ийм нэг байдлаар. мандлын доор ажиллаж байгаад би ингээд мандал бидхад их эвгүй болоод би дараа удаа өрийн тойрнод орж би танай доор адих үед за тэр болдоггүй юм. Тэр мандлын тэнд байж байгаа тэр чинь учир гаргаа хэрэг гаргаад явсан. Тэр болохгүй гэд одоо ийм энэ ямар учир болчих одоо нийгмийн үнэлгээний асуудал гараад ирчихна. Хувийн үнэлгээнээс нийгмийн үнэлгээ. Тэгээд одоо яа хувийн юу хэдий ямар байсан ч одоо нийгмийн үнэлгээ, нийгмийн тэр нэг юун дээр бян авч явъя гэж. Ингээд чимээ хууднаас бас зарим үе аргагүй учир үүдтэй байсан. Тэгээд одоо яг залуучуудын эргээ энэ дээр биднээс одоо чум яг залуучуудаа ингэж хэлвэл одоо ариун залуучууд бол яг хэлж байна. Одоо энэ хүчирдлийг бол бүр мэдж байна. Одоо ажил алдаж байгаа юм байдал байна. Чухам яаж ажил олно? Яаж ажил олно гэснээр биднээс бас мэдгүй. Яг ажлаа хүлээгээс суусан залуучууд бас ариун байна. Энэнд биднээс жахам сургамж өгөх юм уу? Одоо чум мануусны жамын жагаад хүмүүс чухам яаж ажил болох юм бэ? Тим залуучуудаас олон байж байна. Анхаарсан байх магадгүй. Энэ одоо эргээд бас ариун сонин дор бас нийтэлж байна. Ариун одоо их сургуулийн сурагч нар ажил олд дийлэхгүй болоод одоо ажил олд дийлэхгүй шээ. Сургууль төгсгөөс өмнө одоо их 3-аар өндөр 3-аар байх юм уу? Одоо их сургуультай байхад их сургуулийн 3-р он байх үеэс дээр одоо төгсгөөд ямар ажил олдог. Энэ дараасаас бодоод биеийн хорлож байгаа залуучууд бас ариун байна. Энтэй адилхан ийм жишээ нэ хүүхдүүд одоо их сэтгэлийн дараастай байж байгаа хүүхдүүд бол ариун байна. Энэ нь одоо гол нийгмийн дараасаас нийгмийн асуудал гэж хэрнээ үнэн чухал одоо хов хүнээ ийм нэг өөрийнхөө одоо биендээ ийм хэрэггүй ийм дараасыг авч ирж байгаа юм. Шилтгааныхан хавдчлын нөгөө нийгмийн үжигдэл мөн. Нийгмийн үжигдэл. Гэвч манай сурган хүмүүжлийн явждах алдарш энүүнтэй бас шууд холбоотой. Бидний сурган хүмүүжил бол яг нэг үйлдвэрд нэг үйлдвэрний бүтээсэн шүүхэн ав адилхан нэг хിവэр нэг олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргаад түүний эргээд хэрэглэгэнд дэвшүүлэх шүүхэн ийм байдалтай сурган хүмүүжил өргөлжилсээр ирж байна. Тэгтэн бол эдгээр их сургууль суралцсан хүмүүс нэг жил болох өөр нэг намар болох үеэс жун төгс нь намрын их болох үеэс нэг л дор тоогүй олон хүмүүс ажил ирэх энэ зам руу орно. Тэгвэл их сургуульд түүнд бол тусгай мэргэжлийн хичээлийн жаахаасан гадна ажил олох асуудлын тухай, ажил олохтой холбогдсон сэтгэгчийн асуудлын тухай иймэрхүү көтлөлт, иймэрхүү хичээлийг орж ирсэн байхад хүрв. Манай хувьд их сургуульд бараг тийм хичээлийг бараг оржгүй ба. Тусгай нь одоо сургуулаа төгсснээ дараа яаж ажил олох уу? Ажил олохын үест одоо ямар шиг байдал тулгарвал яаж шиг өөрөө дааж гарах вэ? Энэ талын хичээлийг бол бараг ерөөс нь орж юу гэж байна? Тусгай ийм хичээл байна. Хичээл. Уул нь бүр ийм хичээл байна. Тусгай ийм юу байгууламжууд гарч ирж байна. Сургуулийн хүрээгүүдээр гарч ирж байна. Тусгай. Үндэн бол юу болж байгааг бол одоо манай одоо энэ хүүхдүүд бол одоо энэ их сургуульд орж байгаа хүүхдүүдийн орчин бас түрүү үе танайд болсон. Эд бол багаас нь амьдралын өнгөрөө тийм их дараасын өрөөлж өнгөрөөгүй. Амьдралын хувьд бүх талдаар эргээ эдний сэтгэлийн хувьд бол сэтгэлийн хувьд бол их хэврэг болсон. Энэ шилтгаан шүү дээ. Ингээд ямар нэг юм бодох хувьд бол заавал одоо тэр нэг юм шигдээд тэрнээс нь салж чадах юм байж байгаа. Ингээд багаас нь дэми их аривын хүчээр үрхий дээггүй. Аривын юу гэдэг дараалт юм уу юунд байж өнгөрөөг учраас их хэврэг сэтгэжтэй болсон. Тэгэхээр одоо юу бол за хожим яадаг бол за ярангүй зарим нь шаашаан бол гэр бүл нэг хүчирдэлтэй байдалтай юм хүмүүс хүүхдүүд. Өөрөө нь хожим гарч ирээд одоо сургуулийн төгсөө гарч ирээд ажилд ороод гэр бүлийн яаж сайхан дээш та өргөй идэтгэл гэсэн ийм хүмүүс. Эргээд нийгэмдэрх олон талын учруудыг хараад би ингэ дийлэхгүй мэ гэсний үжих үед бас тийм сэтгэж орох магадгүй. Эдгээрүүд нь эссенстэй бол
хүүхэд чөөрсөн. Олон хүүхэд байх үед ах トゥ 10 байж гэн. Би аав ээжийг тэжээж чадахгүй гэхэд энэ 9 ах トゥ тэжээж чадахгүй гэж бодох тал те. Гэтэ өнөөдөр тийм биш ээ. Гэвч би нэг л эсвэл 2 хон. Тийм бүх дараас бүр яагаад одоо бид хоёул л очиж энэ ханд итгэж явна гэдэг. Бүх юм маань бид хад авч явах хэрэгтэй гэж. Би ганцаар авч явах хэрэгтэй гэх мэт сэтгэж бол орж ирнэ шүү дээ. Тэгэхдээ энээсэн бол цааш эднээ хариуцлага нь бидэргийн бол эднээ дараас болж хувирна. Миний хувьд бол сэтгэлжийн хувьд бол тэр ölüm гэдэг их ховсолт гарна. Энэ ховсолт нь бол дээрээс нь бол нийгмийн олон үжигдүүдийг харах үед харьцуул болсон ч их олон гарч ирэх үед тэр харьцуулаас ангар төрнө. Энэ айдсан болж одоо эстэн одоо нэг бол биеийн хорлохос байж магадгүй. Одоо зарим нь бол нэг юмс нь энэ ортноос нь дутаахан адилхан юм надаа. Энэ хариуцлагаас мултрах хадгалгаа юм. Ингээд зарим бас сургаггүй болчих магадгүй. Гэх мэт жил жилийн тийм хэвийн бас ийм үжигдүүд илэрх болчоо байна. Энэ дотроос одоо эргээ бодроос Монгол залуучуудын ярих юм. Одоо Монгол залуучууд ариун залуучууд бол бас ярьж та одоо 4 жилийн их сургуулаа ингээд төгснөрөө дараа бол ажил бол амархан хэлүүрхэн олдохгүй. Онцгой одоо доошоо очиод ингээд одоо хотуудаар очиод хушуудаар очиод ажиллахад бас яг саяхан 4 жилээ төгсөөд очихоор одоо ажил олд ийлэхгүй. Хамгийн гол учир манай Монгол залуучуудын нэг гим. Тэр бол ингээд одоо ч олон сонголт олон талтай олон талдаар сонголт хийх боломжтой болсон шүү дээ. Өөрөө сонголт хийх боломжтой болсон. Тэгэхээр манайс тэр үед нэг юм сурч ирсэн шүү дээ. Бүр багаас бүр лифинг зориг санаа сурч ирсэн. Хадаасны зоригснаа. Одоо манай Монгол оюутнууд үнэ хадаасны зоригснаа байхгүй юм аа. Энэ хадаасын авчираад энд гатгаад хажил 2 хоноо өөрөөр суграад яваа өөр газар гатаа газар ирээд явна шүү дээ. Хадаас нэг газар дан байнг байхгүй тэр. Инглиэр одоо ямар учир болж ямар ч ажил одоо 2 хоноод л дурггүй болно. 2 хоноод л дурггүй болно. Жаа. Ямар ч ажлын одоо би энэ ажлаа хийж өгнө бодгоо. Энээс би одоо юу болдго юм болох юм өөр нөхөдтэй харьцуул хүн одоо тийм байхад би юм бай гэдээ харьцуулаас болж өөрөө бас гутарна. Зарим удаа нүүрд хүрж яаг гинэ. Тэгм мэт энэ үндэ ямар ч ажлыг хийх үед нүүрд хүрэх зүйл байхгүй. Чи ажил хөдөлмөр хийнэ гэдэг бол алин гэсэн бүр адилхан шүү дээ. Гэхдээ зарим юм бол их алгуураар энэ бүх юм дээшнэ шүү дээ. Одоо энэ ажил бол эхлээд энэ шинэхэн байгууллага байхаар одоо аж ахуй байхаар шинэхэн аж ахуй. Энд би эхлээд ажиллах үед бол аж чадлын олгомжоо доор бүх юм доор байж магадгүй. Гэтэл энэ үед яахаар энэ нэг аж ахуйлд босох энэ аж ахуйн ирээдүйн төлөө би хамтарч өтгөж байгааг бодгоо. Энэ эднээс над хэдий өгдөг бол гэж тэр нь чарайтаа суунда. Эдгээр жил бол үндэн бол ажиллах тэр аврын хувьд дотоод сэтгэлийн хувьд нэг асуудал орж байна. Ажлын байрын тухай нэ танилтгийн танилт нь онцгой орж байна. Ёсондоо бол ажил гэдэг юм хийгээд ажил гэдэг юм бол зөвхөн л амьд орохын арга хэрэглүүр эсвэл зөвхөн жоослохын арга хэрэглүүр гэж үжихэд хүрвэл энэ одоо ажиллахын утга учир өгүүлж байна. Адилхан сурган хүмүүжил гүрдсэн хүмүүс, адилхан авиас билегтэй, адилхан чадвартай хүмүүс, адил ус байрандаар ажиллах үеэс. Манай одоо хоноо жах дэлгүүрийн жах жилийн тогтолцоон дотор тэднээ олох олгомж нь хадилгүй байж мэт юм. Тийм. Гэвч юуны зөвхөн олж байгаа цалин болоод олгомжоор аж ахуйгаар очиж дан гагч ийм нэг хэмжиг дүүнээр очиж баримжаалахад хүрв. Энэ одоо хэлгэнгүй баг олсон нь одоо гомдох эсвэл ажлаа голох ийм байдалд хүрч магад. Гэвч ёсондоо ажлын байр гэдэг бол тэн дээр юу байна гэвэл юмыг бүтээж байна гэсэн асуудал байна. Тэр бүтээжсэн жилд бол аж ахуйн үнэртэг байхаас гадна бас нийгмийн нөртөг гэж байдаг. Аж ахуйн ба нийгмийн нөртөгийг бодсон үеэс нэг юм бүтээж байна гэсэн бодсон үеэс. Аж ахуйн ашиг олгомж ганцхан ийм хэмжиг дүүнээр очиж баримжаалахгүй болчихсон үеэст чи энэ ажлын байрдаар сэтгэл тавтай их урамтай сайхан удаанаар даамга ажиллаж бүр бол. Иймэрхүү сэтгэжтэй болох юм чухал байна да. Тэглээ ариун залуучууд бол одоо өвгөлжил нь одоо жалгаад бол одоо мастер байна, доктор ингээд шалгаад явж байгаа залуучууд бас ариун байж штэ. Тэгээ энэ манай энэ бас нэг төрлийн бодлогоор бол бас манай чөөн тод үндэстэн нь бол тусгай онцгойны харгалжил бол байдаг штэ. Сургууль шалгах юм уу ингээд одоо бас нэг тийм харгалжил байдаг. Тэр харгалжлалаар ингээд гараад явсны дараа эргээ бучиж ирэхэд тэр чихэн ажил олоход бас их нөлөөгөө болдог л. Энэ харгалжил бол сургуульд шалах үеэстэн харгалжил. Эсвэл сургууль суралцж явах үеэстэн харгалж чаад сургуулаас төгсөөд ажил олох үеэстэн харгалжил өгөө болчиход хүрвэл энэ харгалжил бол эндээ сая ажлыг хийвэл дуустал, давсыг хийвэл уустал гэzэгтэй нийцэхгүй зүйл юм да. Эндээ нэг юмсөндөө. Энэ бол доо засгийн талын учир байгаа юм. Манус энэ их сэдвийг хөндөж ярилцах үеэс өнөөдөр доо засгийн талын учир байна болов. Гэвч энэ учрыг бид бас олонний анхааралд дэвшүүлэх чухалтай сэдвийн нэг мөн гэж үзэж болно. Эхэлсээр одоо тийм сургууль шалгахад бол одоо чөөн тод үндэс ингээд хов нэмдэгээ тийм учир бол ариун байж штэ. Одоо бол тийш эргээ ингээд миний өөрийн бодлоо. Би өөрийн бодоход бол энэ сургууль хүнээ тийм адилхан одоо Монголоор сурагчид
Монгол хэлээр юу хэвчээ суралцах үед их сургуулиудаа одоо монголоор ингэж хэлж байгаа салбарт орох үед түнд бол хоёр нэмэх хэсгийн асуудал оршихгүй шүү дээ. Тийм. Бүгд адилхан цугаард нэмчих юм нэмсгүйтэй адилхан. Ингээд энд ер нь оршихчгүй тэр хэвээрээ явна. Харин юу бол өөр гадар орно. Энэ гитар хичээлж байгаа ийм гитар сургуулиудаар явах үед гитар хичээлж байгаа энэ ангиуд орох үед тэр одоо гитар сурагтай очиж өрсөлдөх үед сайн хувийн нэмдэг юм. Ингээд олонх байдал ямар болж байна? Гитар сурсан монгол сурагч хамсуулдан тэр монгол гэсэн юуг нь олж байгаа шүү дээ. Гитар сурсан тэр нэг тэтгэврээ нь олж шүү дээ. 10% тэтгэврээ нь олно шүү дээ. Харин монголоор сурсан монгол сурагч бол тэр тэтгэвэр байхгүй адилхан. Ингээ энэ учир дараа нь одоо чаана ингээд ярих үед их юутай санагдана. Их сонирхолтой санагдахгүй нү. Ийм учраас эргээд нэг их сургуульд ороод төгсөө гараад ирж байгаа ажилд гарнах үед алин даж тийм одоо юу хөө тэтгэмжийн бодлого байсныг хэрэгжих байхгүй байх нь дээр ингэдэн бол цугаар бүр адилхан л эхний шигээс нь эхэлж адилхан л эрхэд их шорж өрсөлдөх ёстой шүү дээ. Энд гол учир юу вэ? Одоо энэ бид нэг гитар сураад явсан тэр хүүхдүүдийг бид хэлэхгүй. Зөвхөн монголоор нь сураад монголоор нь төгсөө одоо их сургуультай монголоор одоо ингэж хэлээд ингээд төгсөө гараад ирсэн сурагчдын хувьд аваа хэлэх юм бол энэ нэг жаахан орчин дотор энэ жаахан нэг юу шүү дээ нэг цогч шүү дээ одоо бүлэг цогч. Энийг дотор нь бол бас л эрхэд их асуудал. Тэр бас л тэр нэ харгалзал энэ төрсэн байж чадахгүй. Тэгээ их сургуулийн сурагчийн дотроос одооны бас ариун учирдууд нь бол орчин хүн бас нэг хэлжсэн шүү дээ. Энэ угаалгын газар бол одоо нэг охин бол одоо бийжүүлгээд ингээд ажиллаж ирсэн. Тэгээ нэг хүн бол тусгай тэрнээс асууж одоо таны найз хүн чи найзтай явсан найзтай. Миний найз бол одоо ястай хамгийн нэртэй их сургуулиас төгссөн. Тэгээ одоо гэртээ байна. Гэртээ байж байна. Би одоо энэ дээр ажиллаж байна. Тэгээ энэ эмэгтэй бол энэ дээр ажиллаад энэ жоосороо эргээд тэр жалууг бол одоо тэжээж. Тэгээ тэр жалууны хувьд бол одоо их сургуулийн төгссөн залуучуудын хувьд бол ариундаа бас орж байгаа нүрээ их бодно. Одоо барагтай шиг чалинтай тийм ажлуудыг бол бүр хийхгүй. Одоо жаавал их өндөр чалинтай ажил хийх юм уу? Одоо саяхан хэлдэг шиг улсын ажил хийх юм уу? Бүр тийм бодолтой. Барагтай тэр ажил нь таарахгүй л одоо ажиллаа хийхгүй. Нэг юмсан ажиллахгүй. Ингээд одоо нүрээ бодоос уу. Энэ юу санаанд орлоо. Энэ хас болгын тохиолч хас болгын мөнгөн хэрэг өгсөн юм байдаг. Энэ мөнгөн хэрэг өгсөн юм бол энэ хөдөөнө өөрчлөлт нээлт болж улмаар энэ гүнд хэрэг дагалдаад хөдөөс сож хажээлд ороход дагалдаа хөдөөс цон гарсан хууралтыг бичсэн ийм роман. Энэ романы гол баатар бол одоо Дааны Дандар гэдэг гол баатар нь энэ хүн их сайн бай өрөөтэй хөдөр томхон. Ингээд энтэй хажуугаар бол энэ нэг орчин тойрны хүмүүс нь бол зарим нь одоо хэн дахир оюу гэж одоо дахир дуулан эмжигтэй бол одоо ийм хүмүүс байна. Мөн энэ нутад хууч нь одоо мөнгөн дархан төмрийн дархан элдэв сайхан юм хийж чадсан модон дархан ариун хүн байна чалтай хүн байна. Мөн Даалын Дандар мэтийн бэйтэй байртай хүчин чадалтай юу хийсэн дутгааргүй ийм хүмүүс байна. Гэтэ энэ нэг захажилын урсгалтаар хамагдаа яваад жохох хугацаа өнгөрсөн тартай буцаад гарах үед өнөө дахир оюу юм хөрхий тэр жимтэг хүмүүс нь нэг хоолонгэр гаргаад толгой шараа за юу хийж хойхлаач гэсэн худалдаад бас нэг юм босгоод авсан сууж хааж байна. Өнөө сайхан хүмүүс Даалын Дандар маань юу хийж байна тэр баг одоо юунд орсон шүү дээ. Гойрончийн тоонд ороод гойрончийн тэр нэг бүлхэнд ус ороод явсан байж байна. За тэгнээс хаана одоо аль сайхан өнөө тэр үед нэг эрдэмтэй чадaltaй сайхан мөнгөнөө дархан юунаа дархан төмрийн дархан эдгээр дарханууд маань алин ч нэг ч хийжээгүй. Бүгдээр амьдрал нь бүр доройж ирж байна. Урууд ирж байна. Энийг хараад бол хасвалаг бол тэр мөнгөөр романд бол их тодорхой энэ өөрийнхөө нэг харамсал энэ илтгэсэн байсан. Жэнтэй адилханаар манай их сургууль одоо энэ би түрүү ярьсан энэ муу сурдаг оюутан бол нийгэм дараа сайн ажиллаж чадна гэдэг энэ нэг хэлэг бас эндээс ирсэн. Өөрөө сайн сурцсан хүүхдүүд бол хижээд бээн их өндрээр үнэ. Дээгүр дээгүр үнэлээд. Хэд дээгүр очиж бодно. Энэ хамсуулд явсараа жагаад бээн бол тоогтос маань ажил гулаад эхэлж байна. Харин өөрийн нөхцөлд хаарахын шиг хүмүүс бол бээн бас гулахгүй, ажил бас гулахгүй. Тэгэхээр тэр нэг олсон адлаа нэг болчоо нэг нөхцөл одоо тэр олоод атгалааг бол хаяхгүй болчих. Тэр нандиг. Тэгээд тэр орчин дотроо тэр хөгжин цаашаа нэг бож гараад авчихгүй. Ингээ хэдэн жил болоод ирэхэд энэ хүн том хүн болсон. Нөгөө тэр үед ангид гүйжсэн. Өнөө манай 3 сантаа сурагчаас шилдэг ангийн хатар юу бүх юм яваад байсан хүүхэд хөрх одоо бас л ажил хүлээгээ сууж байна. Ингэхэд магадгүй бүсгийн одоо цаана юуна газар бие яваад газар үйлчлээд энэ мөнгөөр тижээж ич магадгүй. Ийм шиг байдалтай харин залуучууд бол бас ариун оршиж байна. Тийм. Ингэдэн бол биеэн юу гэж байгаа учраас хэд дээгүр үлээлээ. Биеэн гулах, ажил гулах, одоо их дээгүр ажилд дурлах комитийн сэтгэгчүүд хоорондоо зарим үед энэ хоёрын тараад ирэхэд ажил олчих магадгүй. Тэр хоёрын тараад ирэхэд ажиллаа болчих магадгүй. Тэгээд л үйлдвэрлээд л